Улаан. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн том өрөө хэмээх цэнгэл нэвтрүүлэг танд эхлэхэд бэлэн болсон байна. Ийн зарлаа. Минийх нэлээ сүүлд орлоо ш. За ингээд том өрөөнд өнөөдрийн том өрөөний зочдыг танилцуулъя. За гэр бүлээр нэг юм айлын том өрөө байдаг штэ. Нэг юм хоол идэнгээ, зургт үзэнгээ, нэг буу халаа суудаг. Тэр өрөөг л хэлээд байгаа штэ. Өнөөдрийн манай том өрөөний зочноор их сонирхолтой хүн орж ирсэн. Амьдралын ариун туршлагатай, өөр үеийн төлөөлөл. Манай радиогийн болоод төмнөө алдарсан мянган тухай ороод ирсэн байна. За сайн уу мянгах. За баярлалаа. Нэвтрүүлэлтэд оролцсонд. Та яг баярлахгүй байгаа шүү дээ. Гэж оролцож эхлэегүй та. Яг бол баярлахгүй байгаа жоохон уурч үржээж магадгүй дээ. За тэр нь жааш тий. Гүү ах уу ах жоохон сандарж байгаа ах. Ягаад тийм эфирт орж үзээгүй учраас эн чинь нөгөө өөрөө уг нь эфирээс гадна бол маш их ярьдаг хүн шүү дээ. Маш их чөлөөтэй хүн. Гэтэ эфирт ороод ирэнгүүт өөр болж байгаа л та. Би тэр бол эфирээс гадна бол юу ч ярихгүй. Дуга. Даруухан. Тий аха. Тийм бахтаа мэрэгжлээ тийм бах. Тий өнөө. Ахвал гэхдээ кинонд бол дүр бүтээсэн тий. Радиогоос хийсэн хит хитэн рекламад бол кинонд дүр бүтээсэн байгаа. За тэгээ мэдээж Зая, Эрка хоёр ингээд бид гурав өнөөдрийн том өрөөнд буу халнаа. Найруулагч Мисугийн хамтдаа буу халах гэж байна. Мису бүр өөрөө орж ирэх гээл дахин ойртолох шиг байна тий. Тэгээд тах шиг байна тий. За өнөөдрийн сэдв юу вэ? Сэдвийг танилцуулахаас өмнө би нэг юм 3 өөр үе байгаа гэдгийг би хэлмээр байна. Оо за. Оо тийм үү? За. Одоо энэ чи 70 оны төлөөлөл, 80 оны төлөөлөл, 90 оны төлөөлөл байгаа. Аха. Тэгээ 3 амьдралын шал өөр ертөнцөөс ирсэн 3 хүн байгаа. За. Бүр хүүсний хувьд ч гэсэн шал өөр. Бүр нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй гэдэг. Бүр ийм шал өөр хоёр. Тэгээ нөгөөх нь хаангаа? Нөгөөх нь ах гэдэг ийм. Ах хүүстэй. Бүр шал өөр хүүстэй. Тийм 3 хүн байгаа. Тэгэхээр бид 3 өнөөдөр бас нэлээд нэг юм хөөрхөн хөгжилтэйж байж болох үйс бас илүү гүн гүнзгий агуулгатай ч байж болох үйс сэдвэр ярих юм. Энэ сэдв гэхдээ гарч ирэх шалтгаан нэг сонирм. За. Доод өрөөнд кофе уугаад мянгахтай им яриа сууж байгаа хооронд гарч ирсэн сэдв бохгүй юу? Тэгвэл үндэс суурьнд сууж байгаа юм шүү дээ. Тийм болохоор мянгахыгаа урьж оруулаад та өнөөдөр энэ сэдвэр нэг бүгдээр буу халилтаг оруулаад ирсэн. За ингээд 104.5 84.5 дээр сонсож байгаа сонсогч таныг би бас Facebook-ийн пэйж дээр явж байгаа лайв стрим рүү урьж байна. За Facebook рүүгээ ороод гэр бүлийн радио 104.5-ыг хайх юм бол манай пэйж байгаа. За пэйж рүү орж ирээд лайв стримд ороод бид нар хурж байгаа, төстэйгээр хурж байгаа. За комент хэсэг та үлдээгээрэй. Комментуудаа, асуултуудаа, өөрийнхөө бодож байгаа бодлуудаа бас үлдээгээрэй. Мөн шууд утсыг зарлж байна. 1146 104 5 1146 104 5 гэсэн дугаарлуу залгаад шууд орж ирэл өөрийнхөө үзэл бодлыг сайхан нин үгүй хуваалцаарай. Окей. За энэ ингээ ямар нэгэн одоо нин уу байдаггүй цаг эхэллээ. За асуулт. Ерөөсөө өнөөдрийн сэдэв бол ийм юм. Өнгөрсөн рүүгээ очоод ингээ нэг юм алдаагаа засахч гэдэг юм уу те. Өнгөрсөн рүүгээ очих юм бол нэг юм ингээ өөрчилчихсэн гэдэг нэг юм хүмүүс нэг юм байдаг штэ нэг юм яриа. Бэд юм уу хаа? Байна. Зөндөө байна гэдэг. Тэгээ зөндөг бол одоо яас ярьж амжихгүй юу мэдэхгүй байна. Гэхдээ Заяа энэ дээр ямар бүгдэл бодолтой гэдгийг би бол мэднэ. Заяа болохоор ингэж байгаа. Юу лээ? Заяа. Заяа ихлэ хариулчих шүү. Би хариулчих. Би бол өнгөрсөн рүүгээ очиж очмооргүй байна. Очиж ямар нэгэн байдлаар алдаа дутагдлаа засмааргүй байна. Яагаад гэвэл энэ чинь утга учиртай өчигдрийн би өнөөдрийн би бүтээсэн учраас тэр алдаатай байж ижил би одоо энд сууж байгаа гэсэн үг. Магадгүй тэр алдаа байхгүй болоод би өөр хаанч байх юм те. Алдахгүй амьдрал гэж байхгүй шүү дээ. Тийм учраас би өнгөрсөн рүүгээ нэг бусаж яваад алдаа засъя гэж бодохгүй байгаа байхгүй юу? Өнөөдрийн бидээ бол хангалттай байгаа те. Тийм. Тэгэл дүүрэн байгаа. Хүлээж авч байгаа гэх юм уу те? Хүлээж авч байгаа. Гэхдээ Заяа ингээ хариулчих болохоор хоёул гуруулагийн яриа явахгүй болчих гээд байгаа маа. Ингээд нэвтрүүлэг дуслаа. Ингэж гээд байгаа. Тийм учраас би өнөөдрийнхөө асуултанд юу гэж шингээсэн бэ гэхээр заавал нэг юмыг өөрчлөх шүү Заяа. Заавал өөрчлөн гэв. Энд маань бичиж штэ өөрчлөхгүй байж болно те гэж. Тэгсэн чи үгүй гинэ. Заавал гинэ. Заавал гээл бүгдөө зөвхөн өнөөдөртөө ярьчих Заяа. Угаасаа л өөрчилж чадахгүй штэ. Гэхдээ өнөөдрийн ярианд бол заавал чадвал яах вэ? Өнгөрсөн сүү. Харин тийм. Яаж? Магадгүй засаад өөрчилж боломжгүй.
боломжгүй гэж тооцъё заяа. Боломж. Тий. За 1000 ах. Одоо өнөөдрийн яриагаа нөгөө нэг найр ахаасаа наадам дүүгээсэ гэдэг гэж ихснэг инэ. Тэгээ ахаасаа эхэлнэ. За аха. Өнгөрсөндөө очвол За. нэг л юм гээд байгаа юм л да. Та бол сая олон гэж хэлчих шиг боллоо. Нэг нь гэвэл яг алийг нь өөрчлөмөр байна. Тэгэл лэнсаа 20 жилдгүй 20 насаа тэр үеэс л өөрчлөх бах та. За 20 жилдгүй 20 наснда та юу 20 болох вэ? Юу хорж болохгүйгээр хийчих. Залуу байж, амухтай байж тэгэл их л юм байсан л да. Аа. Нэг нь яа. Давлын байсан уу та? Давлан байсан. Агсан байсан гэдэг байгаа тий бас. Агсан ч гайгүй. Гайгүй юу? Гайгүй. Нэгийг давлан байсан л За да. яг хийдэг байсан нэг юм ин болиё гэвэл юу болох вэ? За чи яг тэр үедээ очиод тэгснийг нь ер нь болиулчих гэл. 20 нас тий 20 нас сайхан нас шүү бас. Тэгэлгүй ах уу 20 насдаг чаа. Тэр үед болилыг гэсэн болов. Аха. 70 он гэдэг чинь 20 нас гэдэг чинь яг 90 оны юм байна тий. Тэ 90 оны. Яг нөгөө нийгэм задраал. Тэ. Аха. Нийгэм Тав задраад задарсан уу? Задарсан. нийгэм задраад би төрөөл. Одоо очивол дагдрын бол ингэж авах уу? Тэгэн шүү дээ. За хамгийн гол нь энэ ерөөс айгүй утга учир битүүлэг юм болоод байгаа байхгүй. Дагдрын зохноо очиод болиулнаа. Тэр үед би ингэнэ л гэдэг. Гэхдээ яг тоочны. Одоо жишээлх юм бол хүн амьтантай муудалцж ирсэн үү? Эсвэл ямар нэгэн шин зүйл ихлүүлэх гэж байгаад бүтлгүүдж ирсэн үү? Эсвэл хин нэгний үгнээс бүр ингээ улаан цайм зүрж гарч ирсэн үү те? Аль нэгийг нь ингээд нэг өөрчлөх боломж байгаа бол гэж асуугаад байгаа байхгүй. Тийм учраас та тэрэнд яг тодорхой хариулж өгнө үү гэж зочноос хүсэж байна. За тэр үчин тэгээд бас ээж аавынхаа үгэнд орохгүй тэгэл гараад нэг 5 6 сар нэг алгуулсан. Тэр Гэрээсээ гараад. Тэ. Хайцсан. Та гэхдээ тустай бол байгаагүй өстэй тэр үед хараахан тий. Гараагүй. Ээж автгаа ээж автгаа байсан тэгэл 5 6 сар тэгэл тэгэл хогийн имиж явсан уу? хагийн чи жаашин чи та эстоноо хайр дурлагын төлөө л явсан баг та. Тэгэл ээж аваа тэгэл архал явуулсан тэгэл одоо хатад харамчлаад шүү дээ. Одоо тэгвэл хэрвээ буцаагаад өөрчилж болдог бол ээж аавтайгаа одоо хамт байгаад тэгэд яах вэ? Гэрээсээ ямар ч гэсэн явахгүй юм байна тийм үү? Буцааж Тэгэл өөрчлөх. ээж аваа үг даах л баг та. Ээж аав юу гэж хэлдэг хайх вэ? юм уу? Хайр дурлал хайх юм уу? Тэр үчин тэгэл гизэн ш доктор ч хэцүү байсан тэгэл. Тэгээ тэр бүтээгүй юм байна те. Бүтээгүүл ахгүй. Тийм учраас буцаж явж өөр шийдвэр гаргах гэдэг юм байна Цаг заваа бараад тий. 6 сар. 6 сар. Тууштай үжи таваш. Бас тийш юм. Одоо та ер нь юмд тийм тууштай хандж гин үү? Яг тэр зан чанар чинь танд нөлөөлж гин үү? Ер нь байдсан шүү. Байх уу? Байна. Яа. За одоо миний дараагийн асуулт инги та ингээд очин заяа. Гэхдээ ингээд юу яа гэж бодъё. Яг одоогийнхоор очин. Гэхдээ тэр үед нэг юм залуу мянга гүйж байгаа. Залуу заяа гүйж байгаа. Залуу эрка гүйж байгаа. Юу хиймээр байна очоод. Манай нөхөртэй очоод. Залуухан мянгатаа юу хийх үү гинэ? Мянган байна. Тэгээд бас Та өөрөө яг одоогийнхоор байна. одоогийн мянга очичих юм байна л да. Мэдээж тэгэл аргэрээ авч хөл бодох хэлгүй. Тэр үе чинь аргэрээ авч маа. Үгүй мань нөхөр тийчээ гүйж штэ. Байгаа шүү дээ. Хэд оны хэдэн сард очимоор байна та? 93 онд л очвол Овой. За, За 93 онд. тий. Юу болсон? Юу болсон гинэ? Одоо бүр Та нэр 93 онд хааны юу гэж явж ирсэн тийм ээ? Тэгээ сургуулаа төгсөөл тэр үе чинь темэс төгссөн тэгэл. Аха. Оросд тэгээ ажиллаар явжсэн тэгэл. Аха. Тэр үед л очивсан гэдэг чинь та. Гоё юу? Тэр үе чинь гоё байсан. Будаа тийснэ тэр үед бас шал деми юм хийсэн үү? Ер нь тэг чинь бас л ажлынхаа хажуугаар 8 аягаал болоо. Мөнгөтэй. Тий. За. Ажлаа энэ угаасаа тэгэл Монголоос 8 аж тэрэн тэндээс бараа аваад тэгэл зах дээр Бас хөр хитэн цаастай. тий тэгнэ. Бас мөнгөн дээр бол жоохон хайр гамгүй анцсан уу? Ер нь бол тийш юм. Тэр үед чинь тэгэл мөнгөний үнц нэгж бас Тухайн үед очих юм бол тэр мянгад бол за минийд одоо бити мөнгө ингээ гэх үү. тий. Юу гэх яа гэх үү тэгвэл мөнгө яа гэх үү. Мөнгөө зөв зохистой зарцуулж байгаа л гэж хэлээд байна шүү дээ. Барь юу зарцуулах яхаа? Юу зарцуулах? Харин тий одоо та шууд хэлгээд зөвлөгөө за өгч ингийг эсвэл бүр ингээ Байр авч идэх юм уу? очих юм чинь бүр гоё юм Тэр зөвлөлөө. үед чинь тэгэл юу мөнгө гэж байгаагүй юм чинь багал карт маркет банк ер нь ховоорлсон шүү дээ. Бэлнэр надгалт гэсэн тий. Бэлнэрээ л хадгалах байсан баг. Бэлнэр нь хадгал гэж зөвлөх юм байна тийм үү? Тий. Сейфэн тийгээл аа. Сэпэн тэгэл Заяа яах вэ?
За би боллоо штэ тий. За яг нэг үеийг сонгоно шүү дээ. Одоо чи За яг нэг үеийг сонгохоос хүчээр сонгох чоо. Би ер нь өөрөө залуудаа хүүхэдтэй болсон учраас ямар нэг ийшээ тийшээ нөгөө зугаалж үзээгүй. Хиттэд чи анхны хүчээр төрлөө. 20 гарантай да. За. Тий. Тэгэхээр тэрнээс жоох өмнөх нь очих нь тий. Үгүй. Би тий тэрнээс жоох өмнөх. Тэрнээс жоох өмнөхөн очингуудаа ийшээ тийшээ зугаалмаар байна би зүгээр. Газар үзмээр байна. За юм яваад өг. Тий, хүнтэй танилцмаар байна тий. Тэгэнгүүт эндээ суугаад байлтгүү. Ингээ зүгээр л гараад зугаалаа гэдэг тийм мэдрэмжил тэр хүүхдэд тэр охинд өгчмөр байна л да. Тэр охины хувьд юу вэ гэхээр бас нөгөө нэг оюутан байхдаа радиод ажилладаг байсан байхгүй юу? Тийм учраас ингээд ажил гэр хоёрын хооронд маршруттай байсан гэсэн үг. Өөр ямар нэгэн амьдралын тийм идэвхтэй юм байгаагүй гэсэн. Тийм учраас ингээд над ажиллаа хай гэж би хэлнэ. Тэгтээ тэргүй ирээдүйд чиний мэрэгжил болох учраас. Тэгтээ чи тэрүүгээр бас туршлагдсан л да тий болно. Тий, гэхдээ зүгээр л зүгээр. Ажлаа хаяад зүгээр 100 мун ч юм уу тий ийшээ тийшээгээд нэг зугаалаад Монгол дотроо эхлээд. Монгол дотроо. Одоо бол би чинь нөгөө очиж үзсэн газар чи айгу цөөхөн байхгүй юу? Булган руу бол нөгөө нэг жил болго явдаг Аршаанд очдог учраас ингээд яг очиж мэдчихээд байгаа. Дархан Эрдэнэ дээр бол хальтайл дайрчаад байгаа. Тэрнээсээ ч нөгөө нэг гоё хүмүүсийн гайхамшигтай гоё Монголын үзэсгэлэнтэй газруудаар би очиж үзээгүй. Тийм учраас одоо миний бас тавьж байгаа зорилго нь юу вэ гэхлээр хүүхдүүдтэйгээ ч гэсэндээ хамтдаа зундаа ядахтаа нэг газараар нь явъя гэдэг зорилго тавьж байгаа. Харин өнгөрснийг төгөөд өөрчилж олдог бол би өнгөрсөнд нь тэр газруудаар очиж үзчихэд энд ийм байдгаа гэж хүүхдүүдтэйгээ шинээр таних биш хүүхдүүдтэй танилцуулмаар байна. Гой санаа байна надад ч. Мянгах нэлээ явж ирсэн үү та? Явсан. Ер нь бол хаагаараа. Яваа илгүүдээ ч тоо. Өдөөгөр. Энэ хөдөө Монголоо гэлэн дууссан шүү Улаанбаа. Монголоо гэл хамгийн гой санагдсан аймаг аль байсан? Та яг хэдэн настайдаа их явсан? За тэгвэл та надтай уулзсан шүү заяа. Надад хаашаа яваа гэж зөвлөх үү? Би тэгээ явчих таны хэлснээр. Ер нь намар цаг хавар цаг энэ намар цагтын даринга мангар явуулгаа яхаа. Ямар? Даринга. За даринга руу явна. Намар явал намрын хонгийн чөлмөлийн үзэл. Гага нор мөрийн үзэл гоё юм лээ. Бас байж ойлголоо. Би тийшээ чи явж ирээ. За тэгээ шууд явцдаг. Би болохоор би бол ингэ 21 настай Эркатай уулзна. Биш 20 настай юм байна. За 20 настай Эркатай уулзаад чи нас сургуулаа дуусгаж байгаа шууд нэг оролтоор дуусгаж гээд ятгана. Яг тэр би ингэсэн тест би яг тэр үед нэг 2 дугаар курс байсан байхгүй. Тэгээ их одоо нэг юм мөрөөдөл зөрөөлөлтөд одоо их хөтлөгдөөд одоо хайдаг майдаг баатар болоод би энэ мэрэгчлийг эзэмшгүй гэж одоо пэдэлцээд сургуулаа хайсан байдیں۔ 2 дугаар курстэй. Тэгээд бүтэн 1 жил гэртээ суугаад тэр үед бол би хамгийн хорвоогийн одоо миний хамгийн хайр 1 жил байдаг байхгүй. Юу ч хийж бүтээсэн байхгүй. Тэгэл зүгээр л гэртээ суусан. За энийг л авч хаяад тэрнийх нь оронд ядаж тийсээ тэр үедээ шууд 4 жилээр нь машиндаа дуусгацсан бол надад 1 жил гараад ирчих واخгүй. Бүтэн 1 жил. Бас тийм байгаас тээ. Бүтэн 1 жил юу хийх вэ дээ? Тийм биз дээ, тий? Тэгээд төгснөхийн дараа юу хийх вэ гэж тэнэгтэж явж байхдаа нэг англи хэл сурдаг ч юм уу, тий? Очоод хэлэх нь шүү дээ. Хэл сураа гэж хэлэх нь шүү дээ. Эркамен явж хэл чин ламинд чи ордоо шүү дээ. Одооноос эхлээд хэл үзээ, хэл сураа, юм сонсоо гэх. Тий. 20 настай Эркад ер нь л би жоохон тиймэрхүү зэмлэл хэлнэ. Тэгээ яг миний гэрэлсэн насмасыг би өөрөө 25 арай эрт юм уу гэсэн чинь гүн байлээ л дээ. Боломжийн юм байлээ. Тийм, боломжийн. Одоо манай охин чинь 16 та би 42 та гэдэг чинь болж л байгаа. Хангалттай. За окей. За хүмүүсийн бичсэн комментуудыг бүгд дараагийн асуулт руу оръё. За ер нь өөрчлөхгүй байж болно гэсэн асуултууд явж байгаа. Надтай бас нөгөө нэг өөрчлөхгүй гэдэг өнгө жил хүмүүс ер нь зөндөө байд юм байна шүү. Бага. Би ч гэсэн ер нь бол тийм л дээ. Тэгээд тэгсэн чинь энд нэг асуулт орж ирсэн заяа. За. Хутга асуулт байна уу? За эхнэртэйгээ танилцмааргүй гинэ очиод. За энэ одоо мөнкөө дүүрчээ. Арай ер нь харихгүй анх уу? Гү. Юу юм шүү хөрх юм. Байгаагүй юм шүү. Мэдгүй. Одоо яатсан юм шүү. Яагаад гэдгийг нь бас асууя гэдэг байгаа шүү дээ. За тэгэнгүүт энд ёстой сонин супермен оролцож яах ч нэ гинэ манай зочныг. Энэ хараа ингэсэн заяа. Яг наад асуултыг уулна асуух юм. Зөв. Тэгээд энэ асуултыг асуух жоохон хоошоо байсан бохгүй юу? За. Наад хүнээс чинь болоод ихт асуучих заяа. За тэгвэл энэ болоог байгаа шүү заяа. За тэгээд дээрээс оюу толгойн гэрээг хийлгэхгүй байх арга хэмжээ авна гэж байна.
За тэгээд намрын говь янзтай намар манай ховд гоё шүү тарваг шивга идээд л гоё шүү гэсэн комментууд орж ирсэн байна. Манай эдэмцэртэй гэж ховдих л да. Ёо мянгахаас нөгөө нэг би тэр өрөөнд яриа сууж хахад мянгах аюу сони мэлсэн байхгүй. Их нэртэйгээ би ингээд амьдрахгүй байсан баймаар байна гэд хэлсэн. Үгүй үстэй хаа. Үгүй би бүр шок. Яагаад гэсэн чинь арай өөр юм эс. За одоо тэрийг сонсъё. Мянгах. За хаа мэдүүлгээ өгөхдөө л одоо зүүтэй хүрдэн шүү. Их харж байгаа шүү. Та бас бодох хэрэгтэй те ирээдүгээ сан сэр. Тэгээ мянгах өөрөө хэлсэн юмыг мартсан байна. Энэ бол ганц л нэвтрүүлэг. Та яа одоо ихэр цаашаа олон жил штэ. Би бас ахыгаа бодож шүү. Гэр бүлийнхаа хүнтэй энэ амьдралыг энд бол дунд нь ясаа хийж шүү. Аагүй ясаагүй. Яг ах тэгж хэлсэн те. Санжира та. Би тийм ярих нь ярьжсэн гэхдээ арай өөр юм ярьдаг. Харин та гоё хэлсэн. Тэрийг тэгтээ их гоё хэлсэн байхгүй. Би тэрийг хүмүүс тэгтээ сонсоосоо гэж бодоод байна. А юу гэж юм бэ те. Их нэртэйгээ X гэж яриг бол. Үгүй энэ их нэр. X. Та их нэртэйгээ амьдрахгүй байсан бахаа гэдгсэн та. Тэгтээ амьдрмааргүй байна гэж хэлсэн. Юунид яагаад юм бэ? Таныг тэгж зовоод байгаа юм уу? Танаа их нэр чинь. Ирчлээ штэ. Үгүй ээ. Юу гэсэн? Энэ ах мартсан байна. Харин мартсан байна те. Юугаас тэгээд тухайн үед яриад мартсан байна те. одоо тэгсэн. Тэгээ их чи хилдэ би хэлчих гээд байна. Харин хэлчих штэ. Үгүй санал яд захын санал. За та сануулаач. Та нэг тэгсэн штэ. Энэ хүн чинь нэвтрүүлэлт орж ирээ сандарсан байхад сандарсан байх. Ахын гэсэн байхгүй. Ахаас би тэгэхгүй нөгөө нэг өнгөрсөндөө очиод юу өөрчлөх гэж асуусан чинь ах. Янз бүр юм ярьсан. За. Тэр дотор нь их нэртэйг суухгүй гэж авдیں۔ За. Тэгэхээр би пал хийгээ явчихгүй. Гү юу ярьж байгаа юм бэ та ч одоо гэдсэн чинь. Гүй ах нь энэ хүнийг их зовоос юм аа. Би зовоос юм аа. Тэрөө гэж. Тий. Тэгэхээр надаас өөр хүнтэй уулзаад арай дээр амьдрах боломж байсан бол би тэрийг өгчмөр байна. Хинрээ бодсон юм уу? Тэгсэн штэ наад үуч. Нэрэж болсон. Маа тэгсэн юм уу? Ах ер нь гэхдээ яг тэгж та боддог уу? Яг эхнэрээ жирэн жоохон зовоочлоо доо гэж. Ер нь ах тэгжлээсэн. Одоо л гараа гайг бол. Ер нь бол яаж зовоодог байсан юм? За яг муухай л бахал да санах. Гэхдээ яг залуучуудад бас сурамж болвол бас л аашл штэ тэгэл яаж үгүйхгүй тэгэл бас л үз тарна штэ. Өөрийнхоороо. Тий. Өөрийнхоороо зүтгэл. Тий. Ууж идэн. Цан дээр маргаан л үүсчихгүй. Ууж идэн. Ууж иднэ идэн. Тэгээ замбраагууд нь. Замбраагдаггүй гах. Айгүй. Яхаад байдیں۔ Өөрийнхөө аашлагын одоо эхнэрээ зовоосон гэж бодож байна тий. Тэгэл бас яаж мчгүй ирэх хүн байна. Гэрийн тэргүүн байна бас. Тэгэл бас муудалцлгүй явахт амьдралч. Одоо бол харьцангуй өөр болсон. Одоо бол таны бүр бодож байгаа ч хүртэл өөр шүү дээ. Тухайн үедээ бол стыг ашигл байна гэж бодож исэн болов тий. Одоо энэ хүнийг нэг чих амар байлгачих юмсан да гэж бодож байна гэдэг чинь та чи амар томоочсон юм шүү. Ер нь томооцсон. Нас дараад ирэхээр чинь тэгэл томоочх юм байл шүү дээ. Тий. Яг харахгүй. Мянгахаа ингээд заримдаа ингээд нэг хөвгөлтөө зүгээр энгийн ярьж байгаа зүйл нь хүртэл нэг амьдрал ингээд ойлгуулад байгаа мэдрэмж төрдөг. Бидний дунд нэг яг найзууд шиг байдаг. Гэхдээ уг нь бол ах штэ. Тий. Надаас 9 ах шүү дээ. Амар ах штэ тий хаа. Одоо бас их хол ах шүү дээ бас. Юу гэж бодож байна? За одоо ч актер байсан. Одоо ч бүр томоочжээ. Томоочсон. Даруухан болцсон уу та? Тэгс ер нь их томоо. Хүмүүжил сайтай. Та энэс далжгар байсан гэхээр би бүр гайхаад байгаа хөөх. Тэр үе чинь 90-д он 2000-ад он ч бас л хэцүү байсан шүү дээ. 90-д он ч тэгэл. За одоо би тойроос ийм асуулт асуух гэдэг. За сонсъё. Тойр тухайн үед ер нь мөнгөний тал дээр ер нь ямар шийдвэр гаргасан бэ? Ер нь алдаа гаргаж ирсэн үү гэж үү? Мөнгөтэй холбоотой ямар нэг алдаа гаргаж ирсэн үү гэж үү? За би эндээс гэхдээ тэр асуултанд хариулахаас өмнө мөнхөд хариулчих. Өөр хүнтэй сууж үзэхгүй юу да хаа гинэ. Би мөнхөө болон бусад ирчүүдтэй гэж хэлэхэд энэ нэвтрүүлэг болоод нэг удаагийн л дугаар. Энэ цаашаа амьдрал үргэлжлэнэ. Хантайгаа 10, 20, 30, 40, 50 жил амьдрна гэдгээ бодож хариултандаа тийм зөв анхаарч бичээрэй гэж та бүхэнд хувийнхан зүгээс зөвлөгөөрэй. Гэтэ би мөнхөгийн асуултыг би бодож үзсэн юм аа бас. Нэг нөгөө л хэлий. Өөр хүнтэй амьдарч үзэх байсан юм болоо өдрөг бодож үзсэн. Тэгээ бодсон чинь бодоод ч хэрэггүй шүү дээ. Тэгээд ингэсэн. Дүгнэлт нь болохоор шалт юм билээ. Нэг гайтай юмтай тааруул нэг амьдралаараа зовоод бас болж исэн юм а тий. Одоо миний амьдрал чинь болоод байна шүү дээ. Тэгсэн чинь аваачаад эхлүүлээд шал өөр юмар эхлүүлээд бүр зовлонгийн хөндөгөр туулчвал гай бидтэй. Лайл болно шүү. Лайл болно шүү. Тий. За одоо тэгвэл мөнгөтэй холбоотой ямар нэг асуудал танд тулгарч ирсэн үү? Ер нь мөнгөн дээр хамгийн буруу шийдвэр гаргаснаа хэлээч та. Нэгийг л хэл. Нэг жишээг л хуваалцъя. Мөнгө.
Мөнгөийг угаасаа тэгэл олж л өгдөг, гарч л өгдөг гэж мөнгөд боддог ер байсан. нь их санаад зовхоодгүй шүү дээ. Та яагаад сандраад Зоохоох. сая манай сонсогч нар маань юу бодсон бэ гэхээр юу энэ интернетийн хурц харч уугүй гэж бодогдлоо штэ. За яг та тайвширч усаа угаа тайвширч заяа. Би хэлэхэд би яг нөгөө нэг энэ мөнгөтэй холбоотой асуудалд магадгүй асуудал болдог нь гол төлөв ирчүүд ах гэж бодож байна. Эмэгтэйчүүд дээр харцангуй гайг бах. Магадгүй шүү те. Тийм учраас энэ асуулт надаас жоохон хол санагдчихэв. Гэхдээ эргэн тойронд бол яг мөнгөтэй холбоотой асуудалд орж исэн хүмүүсийн жишээ болол мэднэ л дээ. Би нэг ийм мөнгөний асуудалд орж исэн юм аа. Хоёр юм байна надад. Нэг нь болохоор би нэг Америк руу явхаас өмнө бүх мөнгө хамж аваа явцсан байхгүй юу? Эндээс Монголоос байж болох одоо бүх бэлэн мөнгө авч яваал авчаал тэгэл идэж мэдгүй яатсан чи тэгэл алга болсон шин. Би тэхгүй байх хэрэгтэй юм шиг үл. Явхаас өмнө энэ ипотекийн зээл аваа явцсан байсан бол эргээд ирэхэд тэр чинь байр байж явах гэж. Тэр нь аваа төлөгдсөн байх гэж. Тийш дээ. Одоо бас нэрээ мөнгөтэй холбоотой бас өөрчлөх юм бол тийм байх те. Тийм бааз. Тийм байх. Одоо сая би ирээд сая ипотек авчих шин. Одоо 20 жилийн дараа дуусна гэж нөгөөдөг чинь. Тийм шүү дээ. 60 гарч иж тийм ээ би байраа зээл. Тэр чанга юм байлээ. Тийм нэг юм. Хоёр дахь нь болохоор нэг хэсэг манайх нэг юм coin давлгаа явсан шүү дээ. За. Coin mine хүмүүс худалдаж аваад тэрний чинь нэг нь би байхгүй. Тэр дотор чинь нэг нь би явж ялаа шүү дээ. Америкээс ирчээд нэг 5-10 цаас бэлэн мөнгө байсны чи гай юм уу да нэг бодлоо. Тэгээ тэрийг 50 дуцсан. Аваачаа 50 дуцсан. Гэтэ би уул нь бол мэдчихсэн. Төлөвлөгөө бол байсан. Гэхдээ би аваачаад нөгөө жоохон тухайн үеийнхэн шуналдаа хөтлөгдөөд миний дансанд би ер нь нэг 30 орчим сая төгрөг хийсэн байхгүй тийшээ. Тэгэд ингээд аппликейшнээс ингээд би үлдэгдлээ шалгангууд тухайн үеийнхэн ханшаар надад 150 сая төгрөг бэлэг харагдаж ийлээ шүү дээ. Яг данс нь ингээд харагдаж ийлээ. Тэгэнгүүт ингээд аазгаа хөдлөж байгаа юм. Тэгэнгүүт аазгаа хөдлөөд 150 сая болцсон юм чинь энэ ягаад тэр бом 500 сая болж болохгүй гэдэг бодол төрөөд тэр л буруу юм бэл. Буруу штэ буруу. Тэр үед ихнэрээс асуусан бол шал өөр хариулт. Үгүй юу? Бандангийн гол эзэн яагаад хүн чинь? Тийм үү. За тэгвэл эмгтээчүүд рүү чиглэлээд жоохон эвгүүцсэн бодол байдлыг биштүүлээд нөгөөд шаарий. За мянган ахын хувьд мөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсчихээ юу? Ер нь яг эрхэтэй адилхан л байл та. Бизнес Солонгос бас хөрхөө хэдэн жил ажиллаад тэнд чинь бас компани байгуулаад мөнгө хурааж ирсэн. Зөндөө мөнгөтэй болсон билээ. Тэгээ хөрөнгө оруулалт хийж компани байгуул. За 100 сая хөрөнгө оруулалт хийж компани байгуулсан баг. За тэгээд тэгээ нэг хууль нь өөрчлөлтөд 200 сая болонгод сонгуул чатаалаагүй. За тэгээд нөгөө 100 сая салхинд хийсэн. Салхинд тэгээд бараагараа тэгээд салхинд хийсгээд хайр юм бэ. Солонгос компани юм уу? Тэ. Солонгос Вонор гэсэн үг үү? Тийм шүү дээ. Йоо. Солонгос гэсэн чи надад нэг юм ороод ирлээ. Тэр алх дээрээ бит хосороо бит хоёр хамтдаа хийжсэн хамгийн тэнэг үйл. Ийм асуулт байгаа юу? За асууч. Байхгүй бах тий. Байхгүй. Гэр бүлийнхэн хүнтэй хамтдаа хийжсэн бас ингээд амар сонин тэнэгдээ үйлдэл чи очиад засчмаар үйлдэл чи гэдэг юм уу? Яг бит хоёрын нэг засвах. За. Энэ амар тэнэгээ. Бодлоо уг нь хөөрхөн байгаа байхгүй юу? За. Эн чин баг 10 жилийн өмнө юм байна. 10 жилийн өмнө юу олж исэн бэ гэхлээр тухайн үед нэг хүүхэдтэй тэгээд тэгэнгүүт ингээд Солонгос яваал нэг амьдрал дээшилчих юм шиг мэдрэмж төрөөсөн байхгүй юу? Зөв. Тэгээд байраа томруулчих юм шиг. За тэгэл өөр янз янзын зүйлүүдтэй ингээд болчих юм шиг тэг мэдрэмж төрөөл нэгээрээ явж болохгүй. За. Ямар ч үед хосоороо байх хэрэгтэй. Зөв. Хоёулаа хол цайтай байх юм бол ер нь бас ингээ хэцүүдэн те. Тийм учраас хоёулаа ингээ хамтдаа ингээ үзийгээд визний материал өгөөд. Тэгээд визний материал өгөөд битэр чи ямар ч туршлахгүй юм болохоор хүнд мөнгө төгрөг өгч нөгөө визний материалаа хөөцөлдүүлж байгаа. За. Анкет өгдөг газар. Визний материалаа хөөцөлдүүлж байхдаа хоёулаа ажлаасаа гараад. Шууд гарсан. Айгу сэтгэл хөдлөлөөр. Сэтгэл хөдлөлөөр хандсан. Виз гараагүй байхад шүү. Гараагүй байхад. Балар. Тэгээ ингээ хүлээжсэн тэр чинь бас ингээ хүлээж аваад хугацаа шаардж байгаа шүү дээ. Тэгсэн ер нь виз мэдүүлгийн газартаа бит ер нь холигтуулсан. Тэр виз мэдүүлэх юм хийгээгүй. Гараагүй угаасаа. Хөрхий. Тэгээд гараагүй визний мэдүүлгийн газараа дахиж олоочгүй. Хоёлаа ажилгүй 3 сар нөгөө ажилгүйдлийн тэтгэмжээрээ ингэж байж агаад тэгээ буцаад ажилдаа орсон байхгүй юу. Тэр үед юу гэж бодогдсон бэ гэхээр
залуучууд бас нэг аюу хөнгөн хуймгаа шийдвэр гаргадаг шууд. Аха. Одоо жишээлбэл мөнгөн дээрч байсан гэсэн ямарваа нэгэн асуудал дээр ингээд шийдвэр гаргахдаа маш хурдан шийдвэр гаргадаг. Гэхдээ тэр шийдвэрийнхэн үр дүнг нь мэдхгүйгээр хурдан шийдвэр гаргаснараа бас нэг дараагийн битээр бол энгийн нэг амар хүндрэл уучраагүй байгаа ч гэсэндээ чинь бас л асуудал болж байгаа. Хоёул асуудалгүй ажилгүй ингээд сууж байгаа гэсэн үг шүү дээ. Бааларсан. Тий. Тэгээд ингээд цаашаага дараагийн бүр илүү эрсдэлтэй одоо жишээлх юм бол байр саваа тавиад асуудал үүсгэсэн тохиолдлууд ч гэсэн байдаг. Байт юм байлээ. Үүнийгээ засаад авчихсан гэж боддог бол магадгүй яг одоо ийм үйлдэл хийх гэжээвэл бодоод нэг үзээрэй. Яг үнэ. Хурдан түргэн ингээд нэг шийдвэр гаргахаасаа өмнө за яаж байгаа би яг юу хийх гэж байгаа илээ гэж нэг бодож үзэх хэрэгтэй юм Тэр шиг байна. мөнгөтэй ер нь жоохон 5 цаас тахад юм болгоно нүдэнд батал санаа. Яг Харин яг тэгдэг. Тэгэхдээ маш зөв шийдвэр гаргах хэрэгтэй л. Хаа. Тэр та гэр бүлийн хүнтэй нийлцсэн байсан юм уу? Үгүй. Тэгэхээр чинь ганц үе байсан юм чинь солонгос зүй их үү. Гэхдээ арай одоо мянгах мөнгө байгаа юм чинь тэгэл бүхэл юм бас санаанд. Тийм шүү дээ мөнгө ахаа юм чи. мянгах яг асуулт байна. Энэ үе тараа зүгээр энэ үед заяа. Та ер нь өөрийнхөө одоо ингээ очиод тэрийг болиулна гэдэг ба штэ. Та ер нь хүний үг сонсох байсан болов? Харин боо Тэгэнгүүт Тэр хотлоо авахтай бараг. тэр хотлоо хаа. Юусаа Шоналдчихсан тэр л авахгүй юу. Тий. Мөнгөд болохоор тэр улам шоналдал өвшөөл олчмаар санагдал хэд. одоо за би одоо асууя. За энэ яхаа нөгөө нэг хөтлөгчийн байр суурийг авчлаа. Зүгээр, Медротийн асууваарай. байр суурийг авчлаа. Гэтэ асуухад яг одоо та хоёрт ингээд хэмжээний мөнгө байгаа заяа. За боли 200 сая төгрөг байгаа. Тэгвэл Эрка жишээлбэл тэр мөнгөөр юу хийх вэ? Та жишээлбэл одоо тэр мөнгөөр юу хийх вэ? Шууд одоо үгүй. Одоо шүү. За. За нэгэн л өнгөрсний нөгөө мөнгийг ярьж л байгаа юм чи те. Тийм ээ. За одоо тэр нөгөө нэг өнгөрсөнд ингээд алдсан мөнгө чинь байгаа гэсэн үг байхгүй юу? 150 сая төгрөг чинь. Танд өнгөрсөнд алдсан 100 сая төгрөг чинь байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо тэгвэл юу хийх вэ? Яг үннээр хариулцгаа. Тэг яг үннээрээ хариулаарай. Яг үннээр хариулъя. Ингэн битүүрт нэг ийм байр яах гад нэг ийм үлдэгдэл нэг хідэн төгрөг байгаа даа. Тэрнийд нь ингээд нэг 100 өгчин, 100 сая өгчин. За. 50 сая үлдэн штэ. За. Тэнгүүд одоо унж байгаа машинаа би зарахад нэг 15 сая төгрөг болох гэдэг байхгүй юу? Тэгээ нэмж маш яах вэ? Нэмэнгүү 65 сая болонгууд тэрэнд хөөхөн RX аваад орчих. За энэ бол нөгөө нэг хэрэглээгээ ингээд шийдчихлээ. За. Та Тэр одоо байсан бол нүдэд тодорхой хувь нь хадгаламжтай хий. одоогийн 100 сая төгрөг юу болд юм? Хэдэд Тийм болоо гэж бодож. хэдэд хадгаламжтай хий. Юусе за 50 саяын хадгаламжтай хийгээл За. үлдэлтээр нь тэгэл нэг бизнес маяг юм хийх л бах та. Бизнес маягийн юм хийн. 50 саяар нэг юм хийх баха уу. 50 саяар Хэцүү шүү одоо. та яг юу ихлүүлнэ гэж бодож байна? Бид хоёр ингээд бас таныг дэмжил та. Бид төр 50 ингээд бас яг андуул. Мэдээж нэг жижиг үйлдвэр ажиллах хэлж штэ. Үйлдвэр. Ах ч бас гартаа юм та. Тийм штэ. Тийм штэ. Гартаа юм та. Эвдүүтэй. Яг зөв. За энд нөгөө нэг би түрүүн хэлжсэн чи та нараас бодолтой хариулаарай гэжсэн чинь Эрдэнэ цэцэг муул зөв шүү бодолтой л хариулаарай ирчүүдээ гэж сануулга өгж байгаа аахгүй юу? За тэгээд харин нөгөө нэг их нэртэйгээ асуудалтай хүнд бол орой ер нь гэртээ очиод хуралтай болсон байх шүү гэд хүмүүс айгүй санаа зовж байгаа ийм комментууд бол энд өрнөж байна. За одоо дараагийн асуултыг Эркагаас ирэх гээд ингээд хараад ах шиг байна. За ер нь бол энэ зөвхөн нөгөө нэг яг өнгөрсний тухай бид нар өнөөдөр уулын ярьж байгаа. Гэхдээ зүгээр яг энэ боломж нь хэрвээ танд байвал та өнгөрсөн рүүгээ зүгээр очиод ерөөс оролцохгүй заяа. Нөлөөлөхгүй шүү заяа. Нөлөөлж чадахгүй. Ингээ очино гэж бодъё. Тэгвэл өнгөрсөн рүүгээ очих юм уу? Өнгөрснөө очиж хараад те сайхан дурсамжаараа аялаад ирэх үү? 10 минут. Эсвэл ирээдүр явах уу? Ирээдүйд 10 минут. Ирээдүрөө явах 10 минут тэгвэл өнгөрсөн рүү 10 минут аль нэг нь сонг гэж байгаа юм байна. За. Алийг сонгох вэ? За алийг сонгох юм. Мэдээж ирээдүгөө сонгох л үү. Мэдээж биш ээ. Таних л юм чинь. Тийм Тийм ирээдүгөө сонгож нэг харчаад юм болохгүй. Хэдэн жилийн өмнөх рүү явмаар байна? Манай 20 жилийн өмнөх юм уу? 20 жилийн дараагийнх руу явмаар байна. Тэгээ бас нөө юм өөрчилж болох юм байна тийм үү? Гэхдээ өөрчлөх боломжгүй гэж байна шүү дээ. Зүгээр л ажиглана гэдэг. Зүгээр л харах юм байна. Тий. Зүгээр л харах юм байна хаа. 20 жилийн дараах руу явах юм ба та? Та ч одоо тэгэхээр чи барыг 80 таа байна шүү дээ. Хэрвээ амьд байвал. Юу ярьж байгаа амьд байвал. 80 таа гэдэг чинь бас чанга нас шүү. Өөрчлөж чадахгүй бол мэдээж буцаад 20 жилийн өмнөх рүү очиад дурсамжаас сэргээсэн дээр юм шүү. Тэгвэл. Нэг болоо таних штэ таны бодол штэ чи. 20 жилийн өмнөх юм уу? Тий. Гэхдээ суурин дээр яг заавал 20 жилийн өмнө. Өөрчлөх боломжгүй юм чинь гинэ. Өөрчлөх боломжгүй бол дурсамжаас сэргээсэн. Тийм чи өөрөө өөрчлөх боломжгүйгээ хэлчихэж байгаа байхгүй. Тийм учраас тэгвэл ирээдүйд өнгөрсөн рүү. Таны яг тэр
одоо өнгөрсөн рүү явах гэж байгаа тэр 20 жилийн тухай сонсъё л да. 20 жил юм уу хэдэн жилийн өмнөх рүү очих юм та? За 20 жилийн өмнө л очтой. 20 жилийн өмнө та чинь нэг 30 та байсан юм уу? Тийм ээ 30 та. Хаана байсан юм бэ та? Чи Монголд байсан байна. Иргэд ирсэн. Тэгэл ингээл харах нь шүү тий. Явахаас өмнөх юм байна. За. Би чинь 30 татаа л явсан юм байна л да. Тэгэл харах нь шүү. За ийм болж байгаа юм байна. Сайхан нас байжээ гээл те. Тий. Залуухан сайхан Найзуудтайгаа дарвал те. Ер нь дээшөө. За энд нөгөө мөнгөтэй холбоотой асуултанд наран жаргал пэрнэлээ. Тэр үеийн 100 сая доллар эсвэл евро болгоод хадгаламжинд хийнэ гинэ. Хөөх өсч шүү. Тэгэн штэ. Хоёр ихтэй ямар ч амьдралгүй юм ярьсан байна л да тий. Тийм байна. Тэрийгэ засаж масна гэдэг бодол та хоёрт одоо ер нь байхгүй байгаа юм чинь та хоёр ер нь бол бас алдаатай л Би чинь долларын насанд хийчихэд буцаж ирж аваад явсан шээ. Үрцэн. Тэгээд үрцэн байхгүй. та гэхдээ нэр үнэхээр тэргээр үлдээсэн бол өдөд бас айгүй л тий. Мартцсан бол тий. Мартаад өдөд нээсэн бол ахаа бурзаацсан. За одоо надаас асуух хэлээ. За яа. Өнгөрсөн рүү явах юм уу ирээдүр явах юм? Би бол угаасаа энэ асуултыг 20 минут шүү. Асуунгууд хамгийн түрүүнд хурдан хэлсэн байсан тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн рүү явна гэдэг. Аль үе лөө очих уу чи? Өнгөрсөн рүү мэдээж нөгөө дурсамжаараа аялах гэж байгаа учраас хамгийн их дурсамж агуулсан хэсэг рүүгээ л явна. Аль юм? Хэдэн нас? Өөрийнх нь бол юу гэл ингээл ингэх юм бол баг балчир нас руугаа л явна. Бүр жоохон баг. Бүр жоохон бага. Бүр жоохон. Энд чинь сургуулийн идэвхтэн байсан гэсэн хаа. Гүг сургуулийнх биш. Зүгээр гэрийнхээ орчинд очино. Нэг бөөнөр нэг бүлээрээ. Тийм, бүлээрээ байгаа тийм орчинд л очино гэсэн. Тэгээ тэр чинь 20 минут байх юм чи хараад жаргалтай үеэ харчаал тэгэл хүрээд ирнэ шүү дээ. Тийм юм чи нэг 20 минут байх юм чи нэг янз янз энэ тийм хизүүдж байгаа үеэ очиод харж яхав дээ. Тийш дээ угаасаа. Тийм шал тийм шүү дээ. За ер нь очиход ясангийнх үе байж шүү дээ бас тий. Тий 2000 оны ихээр мэхэр 2000 оны дундуур мундуур ч юм уу 2000 оны тий 2000 оны ихээр ч юм уу тэр хавцал очино. Би болохоор өнгөрсөн рүү хангалттай явцсан. Бодол дотор ер нь хангалттай. 94 очиод би бол хармааргүй. Би бол 94 явчих юм аахгүй. Би гэхдээ нэг холын 94 биш ээ. Дараа жил мэл рүү. За. Гол нь би тийшээ очиод юм хэдийн юм харчмаар байгаа байхгүй. Нэг хэдийн юм нь юу юм гэхээр нөгөө нэг алтны үн мөн харчмаар байгаа. Алтны үн нөгөө биткойны үн мөн харчмаар. Бас энэ чинь зүгээр ажиглан шүү дээ тий. Тийм өөч чадахгүй бас байж болох юм байна. Тийм байна. Зүгээр ажиглаж. Энэ өөрөө нөгөө нэг асуултаа асуусан учраас хариултаа бэлтгэсэн юм аа. Тийм байна. Би хэрвээ жилийн дараагийнх руу явах юм бол хараа яг жилийн дараа биткойны ханш хэд хүрэх нь үү? Нефтний ханш хэд хүрэх нь үү? Алтны ханш хэд хүрэх нь үгийг мэдчихэд өнөөдөр байгаа 5 цагсаараа ингээд бүгдийг аваад хадгалчих. Дараа жилийн 3 сар хүртэл татгалнаа гэдэг. Тэгээд дараа жилийн 3 сар нөгөөдгөө юм болох нь шүү дээ. Тэг нэг 3 нугарна гэж тооцоол байна. Айхтар ухаантай байна. Айхтар ухаантай. Нөгөө асуултаа бэлдсэний. Асуултаа маш сайн бэлдсэний давуу тал байна заяа. За өнгөрсөн дурсамж руугаа дагаас хүрэн баяр маань очино гэсэн байна. За их толмон цаамаа. Ирээдүрүү явна. Яаж үхэх юм байна гэдгээ хараад одоо дээрээ анхаарч хитэг юм уу гинэ. Үхэх насан дээрээ очино гинэ. Ямар амар шууд хэлээ. Тэр мэдэхгүй шүү дээ бид нар чинь. Гэхдээ яг нөгөө нэг ирээдүрүү аялж байгаа юм чинь тийм үе 20 минут л аялах юм чи. Тийм ээ дээ. 50 жилийн дараах руу очингууд би яаж үхсэн бэ гэдгийг мэдчихэж штэ. Хямарчих юм шүү дээ. Тэгэд хүлэхгүй тул тэгвэл асууч. Энэ гэхдээ өнөөдрийн сэдв биш. Өөр сэдв шүү заа. Гэхдээ асууч. Нэг нь энэ яриа руу орсон юм чинь. Мянган хайдаг үнэн хямарчих юм шүү. Чи өглөө олж мэдмээр байна уу? Үгүй би мэдмээргүй. За ингэн зэ. Хоёрт одоо 2 сонголт байгаа. Заавал аль нэгийг сонгоно. За. Яаж үхэхээ мэдэх, хизээ үхэхээ мэдэх гэдэг 2 сонголт. Оо ямар асуулт. Энэ ямар муухай асуулт вэ те? Ямар муухай асуулт вэ? За чи алийг сонгох. За ягаас эхлэе. Тэгээ мянгаах. Оо яасан онцгүй асуулт вэ? Яаж үхэхээ мэдэх? Эсвэл хизээ үхэхээ мэдэх? Хизээ үхэхээ мэдчихвэл чи яаж үхэхээ мэдэх боломжгүй. Хэрвээ чи яаж үхэхээ мэдчихвэл хизээ үхэхээ мэдэхгүй. Харин тийм. Тэрийг ойлгох. Ёстой мянгаах хэлдэг шиг хямрах юм байна. Харин тийм. Айгүй хямрна. Алийг ч мэдсэн хямрах юм байна. Тэгвэл зүгээр хизээнийг энэ хугацааг л мэдсэн дээр юм шүү. Юунаас болж биш. Хугацааг нь мэдчихээ тэрнээсээ өмнө юм хомнуудаа амжуулсан дээр юм шүү. Тийм байна тий. Тэгэхгүй тэгээд ингээд өөр тэр шалтгаан тэглээд өгчин гэвэл тэр насандаа очтлоо ингээд юм идэхтэй амар зовж идэх. Зовх юм ээ тий. Тэрний орн зовхгүй зүгээр насаа мэдчихвэл амар юм байна. Би тэгин. За окей. Мянгаах. Санаа нэлчихсэн. Насаа мэдсэн дээр. Тий, тэр л дээр тий. Хизээ үхэхээ юу?
Тийм тэгэхгүй бол нэг ус уухтаал хизээ гахчих бол нэг талах идэл хизээ гахчих бол гэж бодоод ах юм бол хэцүү үстэй. Бүдэрч унаад үхцэн гэдгээ сонсчвол лай штэ тий. Тийм штэ. Уухай мэр. Босго болгоноос айгаад тий. За зүгээр энэ төсөөлийн юм байсан юм аа. За өнөөдрийн ямар ч сэдвүүдээр Мянгаах маань хүрэлцэн ирээд бидэртээ бас ингээд сонирхолтой яриа өрнүүллээ. Дөрөвний мөнгөтэй холбоотой сая сүүлд хоёр өөр сэдвийн ч одоо асуултууд ороод ирсэн явж илаа. Айгу сонирхолтой. Аха 10 жилдээ ер нь хэр сонирхолтой байсан уу ер нь танд? Сонирхолтой байж чадав. Зүгээр дажгүй юм байна. Дажгүй байна. Жохон суваад бол нүр хахар юм шүү. Та харин нэлээ хагарчлаа ш. Тэгээ ер нь хагарсан байна аха. Энэ минь өсмөс чинь хаглаа янзын өссөн шүү дээ. Ер нь Мянгаах ер нь 10 жилийн сурагч байхдаа ер нь хэр сурагч байсан бэ? Ямар хөө сурагч байсан? Өө их хорны алтан гурал гэж хэлдэг. Яг бол онцлог авчихгүй байхгүй шүү дээ. Сайн их хорны алтан гураа аваад баярлжлээсэн шүү дээ. Би одоо Мянгаахаас яг энэ нэвтрүүлгийн сүүлийн асуултыг асуучих уу? За тийм. Би нөгөө Мянгаахын яг copy paste хүүг нь мэдээд байгаа байхгүй юу? Нөгөө хамгийн их мэдж байгаа хүндээ л толгоорч би асуух гэдэг юм л да. Мэдээж таа ч бас хүүхэд байсан. За тэгээ залуу байх үедээ алдчихсан, унжсэн юм байгаад байгаа штэ. Яг таны дуурайсан хүүгээ харахаар та ингээд ирээдүйд бити алдаасаа гэдэг бодол мэдээж л байгаа штэ. Гэтэ ингээ хүүдээ ингээ хилдэггүй ч гэсэн магадгүй яг одоо энэ боломжийг ашиглаад гэдэг шиг хүүдээ хэлмээр байгаа үгээ хэлээч бас түүнийг нь далимдуулаад олон мянган залуучуудаас сонсох байхаа гэж бодож байна. Тэ мэдээж тэгэл хүүхэн тэгэл одоо залбирч л байгаа юм чи өөр яах вэ? Биш ээ хүүдээ юу гэж хэлмээр юм гэдэг. Харин ачаа. Тэгээ ачаа гэн. Арай хагарцсан. Арай хагарцсан. Залбир хүүхэнтэй залбирч миний хүү. Тэ. Тэгээд миний хүү чиний төлөө аав нь залбирж байгаа шүү гэж хэлээч тэ. Тэ үүн аавынхаа залбирж байгаа. Охины ер нь үр хүүхдийнхээ залбирж байгаа штэ. Тэгээ миний хүү ямар ч зэгчэл намдаа шамдан суралцаарай. Аав шиг их хорны алтан гураа авч байгаа л гэж хэлээд. Өдөө хит авах юм. Дэс тэрнээс дээш л авах штэ. Тэрнээс дээш авах уу. Ингэх гээд тахгүй. Миний нэг асуултны ингэх гэдсэн. Онцай л аваад л гэж. Одоо нэг заримдаа би нэг хүүхдүүдэд харахаар ингээд өөрийнхөө юм их хардаг байхгүй. Яг миний нэг юм араншин. Миний нэг юм үйл хөдлөл ингээд хүүхдээс харагддаг байхгүй. Тэгдэг үү заримдаа. Өөрийгөө харж таны хүүхдээс ингээд та өөрөө харагддаг уу? Гарна. Чамаас чи хүүхдүүдээс хардаг өөрийгөө? Үгүй. Бодлоо ярьдчих. Үгүй хардаг. Чи бүр яг хүүхдээ ш. Танаа хүүхдүүд чи яг чи штэ. Үгүй. Тэгээд өөрийгөө харахтаа ямар мэдрэмж авдаг вэ? Тэрийг сонсомоор. Заримдаа ч яах вэ? Ааш нүдлээ. Тэгэл миний ааш гарч л байгаа юм чи. Тэгэхээр уур урдаг уу тань? Уурал байх. Миний энийг аваад тахтай яах вэ гэдэг. Барахтайгаан байгаараа л гэж байгаа юм чи. Барагтайхан байгаа. байгаараа. Ямар мэдрэмж төрдөг. Би тэгж хардаггүй учраас надад тийм мэдрэмж төрдөг. Надад яг над чиг юм тэнэг зан гаргаад ахаар би бүр уур гэдэг байхгүй. Харин зүгээр тэрээд байдیں۔ Нөгөө одоо залуучууд хэлээд чивэлээ тэрц. Тэгэхээр хараа тэгвэл юм. Танаас яг нэг юм л ингээд хүүхд чи авчаасаа гэж бодож байгаа. Ганцангаа хэлээд ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг дуусгая. Одоо энэ сүүлийн асуулт. За тэгээ. Миний энэ зан авчаасаа гэж боддог юм аа хэлээрэй. Тэгээ зөөлөн зангийн өмнө аваас л гэж хүсгэсэн. Ястаа зөв. Үнэн. Зөөлөн зан. Тийм юу та гоё зөөлөн шүү. Зөөлөн шүү. Харагдсан чирвэнч дотроо зөөлөн шүү. Зүгээр тестмэс тоглоход хүртэл анзаардаг шүү. Мэдрэгдэн штэ. Октодтой тоглож моглохтой аюу зөөлөн. Надтай ч юм бүр зүгээр чадчих гэдэг юм. Тийм штэ. За одоо би жишээлх юм бол өөрийгөө илэрхийлдэг. Ингээд нэг чөлөөтэй ярилцдаг ямар ч хүнтэй ингээд эвтэй найртай байх тэр зан чанарыг аваасаа гэж хүсдэг. Тэрнээс ш би нэг чимээгүй байгаасаа гэдэг тийм зүйл бол хүүхдүүдэд айл айланд нь хүсдэг. Үнэн. Ингээд нэг олонтойгоо байгаасаа л гэдэг зүйлийг хүсдэг. Чи ер нь тийм шүү. Тэр занг аваасаа гэж ер нь их хүсдэг дээ. Зөв. За Эрка. Окей. Би жоохон төстэй юм уу? Нөгөө би хүүхэд байхдаа нэг ийм имийг сонсоод би энд айгу эмзэглдэг байсан байхгүй юу? Нөгөө нэг өөрийгөө өмгөөлөх гээд юм хэлэх гэхээр ээж чи өөрийгөө өмөрлөөгөөд нэм загнадаг байсан байхгүй. Би нэг буруу юм ийдсэн. Тэгээ тэрийгэ тайлбарлах гингүүд нэм загнуулдаг. Тэгээ би одоогийн хүүхдүүдэд өсөхдөө ингээд өөрийгөө тайлбарлаж чаддаг тий ингээд юу хийгээд байгаагаа мэддэг тийм хүүхдүүд байгаасаа гэж чин зүрхнээсээ хүсэж байгаа шүү аав нь. Маш их баярлалаа. Тэгээ та ч гэсэндээ хүүхэдтэй хүсдэг болгоно нь одоо билээсэ гэж хүсэж байна бид дөрвийн зүгээс радиогийн 1-р студид Том өрөөнд Эрка, за зочноор Мянгад, за хөтлөгч Заяа, найруулагч Месогийн хамтдаа Том өрөөний томхон сэдвүүдийг хөндөж ярьлаа. Та ч гэсэндээ өнөөдөр Том өрөөнд бас нэгэн ярих сэдвтэй болсон болов уу гэж бодож байна. Дараагийн дугаараар уулзлаа түр. Баяртай. Маргаш уулзъя.
Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол Том өрөө. Гэр бүлийн радиогийн Том өрөөнд цуглацгаая.